Туйлаа цагийн үлгэр. Туйлаа цаг болсон байна. Өнөөдрийнхөө дугаараар битээр эзэн Чингис хааныхаа MBT-ийн ирэлд гарахаар 2 туйлаа үлгэр дотор бэлэн болсон байна. Одоо бүгд Чингис хаан руу очиж. MBT-д олж мэдцгээе. Гэтэ битээр одоо ингээд юуны ирэлд явж байгаа гэхээр та нар одоо төсөөлөөрэй. Ой модон дотор ингээд дөнгөж мандж яхад 2 туйлаа нэг юмны ирэлд. Тэгээд үлгэртэй орцсон явж байна. Одоо битэр Чингис хааны гэрлөө явж байна. Тэгснэ би одоо яг ингээд тий юу нэ Чингис ингээд нэг дуу байдаг ч юу лээ нэг багтаа ингээд нэг хүүхдүүд дуулаад байдаг гэсэн. Нэг зүүд Чингис хааны талаар уу? чихэр мэхэр аваад байдаг. Эзэн ингээд гинт ингээд зүүд байж таарал ингээд эзэн Чингис хаантаа буу халаал. Юу вэ? Наад чинь хошин шог үгүй юу? Үгүй дуу шүү нэ. Дуу юм уу? Манай Монгол ард. Гэхдээ хүүхдэд дуу байдаг үстэй нэг тийм яасан өчүүхэн би чинь үг хаялцлаа майлцлаа. Мэдгүй юу? За би тэрэн шиг зүгээр ингээд Чингистээр очиол те би яг ингээд уулзвал юу яах гээд байгаа байхгүй. Уулаараа таны MBT юу болоо? Би таачиход танихыг тэгж амар дураараа тий. Сайхан төрсөн өдөр ингэж тэгтээ. Хоёулаа төрөнд ихтэй таасан тий. Тийм битэр дээр ярьж байгаа таасан. Энэ бол Тагаад тэрийнхаар бол юу вэ? ENTJ биш ээ юу вэ? ENTJ тий. Тэгээ хайж утсан чинь бас ихэнх хүмүүс ENTJ гэж таасан байсан тий. Тий. Та нар бид хоёр ингэ зүгээр туулаа гэж бодож байгаа. Тэр ингээ юмны ирэлт дугаар алган дээр явна заяа. Тэг өнөөдөр бид тэр бол Чингис хааны ирэлт. Хотлаа. Чингис хааны төрсөн өдөр хизээ. Юу саяхан болоод исэн чинь тэгтээ юу юм уу? Тэгтээ тэр чинь яг тийм өдөр мөдөртэй бол биш үстэ тий. Биш л. Тэдний яг муу юм болоо тэгсэн чинь шал мэдхгүй амар 9 сарын 3 тэргээ байж исэн чинь яг өндө үгүй үстэ. Тэгж. Гэтэ хаврын ч гэдэг юм аа. Намрын дунд сар юм уу? Юу юм бэ? Нэг тиймэрхүү юм хэлдэг тий. Тий. Тэрний яг өндөө бол 11 сарын хэдэн 11 сарын саяхан босон чинь одоо хийдсэн. Яг шийдтсэн байгаа даа шүү тий. Тий. Амар шинэ хэцүү. нэгэн за байлдаггүй. Би нэг саяхан нэг болсон юм ярьж байгаа заяа. Энтэй холбоотой. Ингээд нэг подкаст сонсч байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд эхлээд жоо хамаарлаг юм өсчээ заяа. Нэг ингээд эрэгтэй хүмүүс ч вэ, эмэгтэй хүмүүс ч гэсэндээ ингээд ер нь хүнтэй дээтлэхдээ ингээд царайг нь эхлээд ер нь бол угаасаа харж байгаа шүү тий. За тэгтээ тэр хүн бол ихвчлээ эрэгтэй хүмүүс ингээд царайг бас бодсноос илүү ер нь амар их чухал ингээ хардсан байна гэж ярьсан байхгүй юу? Эрэгтэй хүн үү? Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг харахтаа. Тэгчээд одоо ингээ хамгийн анх одоо жишээ нь ингээ аппликейшн дээр ч юм уу ингээ царайгаар нийтлээ ингээ харж агаад уулзсан шүү дээ тий. Тэгээд царай нь таалагдсан байхад дараа нь тэр хүнийхээ талаар ингээ өөртөө ингээ адилхан ингээ сонирхол олох гээд ингээ бүр таалагдж байгаа болохоор тэр сонирхлыг олохын төлөө ингээ амар хичээгээд тэгээд угаасаа ямар нэг юм олдсон шүү дээ. Тэгэнгүүт нь ингээ дотн ингээ амархан болдог гинэ. Тэгээ эсрэгээр ингээд интерест олох юм уу эсвэл өөртөө адилхан. Тий. Тэгэнгүүт тэрэнд нь ингээд таалагдж байгааныхаа ер нь бол талаар илүү их мэдмээр байгаа болохоор ингээд ер нь бол царай бол ингээд бас хамгийн ихэнд нь ингээд айгүй жоохон чухал ингээд байгаад байгаа хэрэг. Гэсэн юм ярьсан. Тэрнтэй адилхан ч яах вэ? Зүгээр манай ажил дээр надтай нэг адилхан MBTI-тай ихчээд байгаа байхгүй юу? Тэгээ адилхан гэдэг нь мэдснээс хойш ингээд нэг ингээд дотн биш байсан мөртлөө адилхан гэдэг мэдснээс хойш ингээд нэг жоохон дотн жимсэн гэж магадад эсвэл янз бүрийн бингүүд нэг тийм адилхан гэдэг мэдчихэнгүү. Тэгсэн чинь яриа нэг жоохон өөр санагдаж магадад явчихсан. Би сая чиний сонсч чад өөрөө сайн бодсон. Саяхан нэг юм сургалт болоод би юу төрөлд нэг сургалтайсан байхгүй юу? За. Тэгээ тэнд ингээд нэг юм бас ингээд хүүхдүүд ч байх. Хүмүүс байсан заяа. Тэгээд яг тэн донд ингээд нэг юм за угс тэр хүн сонсголтой. Айгуу нэг ухаантай хөөрхөн хүн байсан байхгүй юу?
Яг юу тийм юу заяа. За ямар ч л ухаантай хүн байлцсан л ойлгож. Тэг ингээд юу надад бид тэр ингээд найзлж болох юм байна да ч юм уу танилцуулж бид тэр ам яриа нийлэх юм байна да гэж биш. Угаасаа тэр газар ингээд айгуу тийм хүмүүст ингээд сайхан үнэлэмжтэй байгаад бас нэг хүн байсан зөө. За. Гэхдээ би ч гэсэн яг ингээд ярилцууд бид тэр би энэ хүнтэй жоохон адилхан байж магадгүй юм байна гэж жоохон vibe байсан байхгүй юу? Тэгээд би дараа нь ингээд уулзаж бөөнөрөө ингээд сургалтын дараа сууж исэн чинь би ингээд MBTI хийчихвээ. Асуусан амар гинт амар хөө чи MBTI гэж мэдгүй өндөр. Тэгээд яах гэж асуугаад байгаа юм за яг үндэ. Гэхдээ би зүгээр хүнтэй танилцахаар асууж тийм аа ингээд зүгээр ярианы сэдв шүү дээ ер нь. Тийм ярианы сэдв болонгоо тэгснэ ингээд ямар нэг юм болжвол эхлээд би нэг энэ хүний ингээд нэг нэг дуртай өнгөч юу вэ гэж яхаа нэг MBTI-г асуучвал нэг барагцаатай болчихсон санагдаад байгаад ер нь хүнээс асуучдаг байхгүй. Тэгээд тэр хүнээс ингээд асуусан чинь тэр хүн ингээд би гоё юм байна да гэж бодсондоо бол биш юм шиг байна заяа. Ягаад надад таалагдсан. Тэнгүүд ягаад гэсэн чинь би MBTI асуусан чинь би тэр адилхан болоод таарсан заяа. Тэгсэн чинь би ингээд гэж бодсноо яг үндэ тэр хүн гоё болохоор юм гоё энэ да биш юм шиг байгаа гэж би бодсон байхгүй. Сая чиний ярианаас ингээд надтай адилхан тий яа би ч гэсэн гэж боддог ч юм уу тий. Тэгснэ тэрнүүгээр ингээд дүгнж мөгнөд байгаа математик отаас ирж ингэж бас бодонгоо. Гэтэ тэр хүний цензур тий. Тэнгүүд одоо эсэргээрээ за би бүр амар замраг яриад юм л та. Сайхан би нэг 2 настай уцаар ирсэн байхгүй юу? Тэгээд нэг нь ингээ хооронд дотор яг танил биш дээ. Тэгсэн чиний таньдаг 2 хүн. За. Дээр үедээ за бүр амар бацаан байх та. Тэр нэгэнд нь болохоор би ингээд чи тэр зурхаагаа ингээд уншаач чиний зурхааг би ингээд уншаад үгүй гэл тэгсэн гинэ. Тэгээ би болохоор юу гэсэн нь чи би найзтай байгаа гэсэн. Чи одоо ярьж өгөх гээд байгаа байхгүй ямар юм асуугаагүй би чиний зурхааг уншаад. Тэгээ тэр болгоно манай нөгөө одоо 3 дахь найзд маань айгу бас сонь сагдаа заяа. Яагаад гэхээр би тийм зурхаа мархан уншаад ярьдаг байгааг байхгүй. Ярьдгөө одоо ч нэг ярьдгөө тэгээ баг ярьж өгөхөөр ингээд тэр нь юу яа ингээд тэнхтэд нөгөө чихээс 11 сар төрлөө гэд ямар орд гэсэн үг өнтергээ сууж идэв. Тэгээ би тэгж уншиж өгсөн гэсэн заяа. Тэгээд тэгс манай найз хүүрээ гэдгснэ яг мөн байна. Чи ягаад надад бас ингээд баг гинт зурхаа уншиж өгөө ямар гоё юм бэ. Гэтэ наа чи ястаа яг намайг зөв хэлсэн байна гэд надад хэлсэн гинэ. Тэгсэн чинь миний хариулт байсан юм уу? No. Тэгсэн чинь би тэр найзтай тийм энэ чиний ихтэй орд биш. Би ингээд зүгээр өөр юм уншицэн. Тэгээд чи одоо ингэж л ба итгэж байна. Ийм л танаа зурхаа. Өнтер гэж байна би. Ямар эври. Тэгээ би бүр хөөе наа чи амар жоохон муухай сонсогдож байна. Би тийм муухай сэтгэлтэй гадаг. Тэгээ би нэг мэдгүй нэг зурхаа мархаа явуулахаар нь ингээд гэжсэн яг нэг өдөр амар миний тийм гофи зан хөдлөөч ч юм уу яасан ингээд би шалаа өөр юм шнэ за баран ингээд манай найз юуны орд гэдэг өмнө сайн мэдгүй за нэг сар. Тэгснэ би randomly юм хилэнц байсан. Мөн байж гэх юм би. Наа чи хилэнц. Би сүүлд сонсон чинь нэг тийм эффект байдаг гэсэн заяа. Тийм юм амар генерал ямар дараач бэрмүүлээ биш заяа. Тэгтээ нэг тийм бэрмэн ч илүү нэг тийм заяа. Тэгснэ тэр нь яг гэхээр яг юм амар угаасаа юм генералли те бид яагаад юм шинэ энэ гэдгийг хүн болгонд байдаг юу гэж юу? Тэг хүн бараг болгонд байж болохоор юмн дээр ингээд одоо жишээ минийх гэдэг хэлчингүүд тий одоо нэг одоо югдвэлээ нэг тийм юм үдэж хардаг хүн дээр очингуудаа асуусан чинь чи нэг асуудал шаналаад байна. Чи нэг ботоод асуудал чинь одоо ингээд чамайг ингээд айгүй удаан зовсон байна. Одоо чи яг нэгэ шийдгээд л өндөр гэдэг хараа. Хүн болгонд л нэг асуудалтай байдаг шиг. Тэнгүүд одоо жишээ нь яг өнөөдөр одоо надад яг ямар асуудал ингэнгүүт надад яг одоо бас шууд хэлэхэд нэг байхгүй ч магадгүй зөө. Тэнгүүд яг ингээд байгаа гэж хэлчихэнгүүт нэг тийм байгаа ч юм шигтэй. Байгаа ч юм санагдал. Тэгээ угаасаа нэрэл байх ёстой юм шиг те нэг байхгүй юм гэж юу ч гэдэг юм. Барнум гэсэн барнум ч юм уу. За битгүү зөө. Ямар ч гэсэн. Тэгээ тийм эффект байдаг. Тэгээ угаасаа хүнд ч тэгээ ингэ хэлж болохоор юм багт чинь тий. Хүн нэг тийм эсвэл нэг юм тамаарад ч мамрахт дуртай байт юм уу? Яагаад хайп тийм тий. Гэтэ MBTI тас ингээ аягүй дургүй хүмүүс зөндөө байдаг ш. Ингээ хүмүүсийг ингээ 16-аа юмд хуваачлаа. Энтергээд. Гэт байдгийн. Гэтэ яг хуу extrovert and introvert нүд чинь тэгэл угаасаа л хүмүүс төр харагддаг ш тий. Харин угаасаа цаашаа тийм. Гэтэ яг юу л та
Тийм ингээд дотны хүмүүстэйгээ байхад ямар байна? Эсвэл олон хүмүүсийн дунд ямар байна гэдэг нь ч өөр л байдаг л та. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм юм байгаа шүү дээ. Тийм тэгснэ надад би одоо жишээ нь айгүй MBTI ярьдаг төрлийн хүн штэ одоо амар чиний хилэнцээ ард гэсэн яг үндэ MBTI чи юу вэ? Би таачхаа гэж хэлдэг. Тэгмээ MBTI дээр тэгтээ ингээд би хөтрүүг амар тийм ингээд шүтэж мөтэй л ингээд моо гэхгүй ч энэ зүгээр ингээд хөгжилтэй ингээд байдлаар яагаад байгаа боловч хэрэг ингээд асуугаад байгаа боловч бас заримдаа ингээд тусуулаад байгаа юм шиг ингээд санагдаад байна. Одоо жишээ нь одоо би бол TJ гэдэг өөртөө одоо итгэцэн байж тээ. Өөрөө бүгэлж байгаа шалгалтанд өөрөө итгэв. Тэгснэ ингээд одоо жишээ нь амар FP хүн байгаад за би өнөөдөр би ууланд гарна гэсэн нэрээ лайлаа. Тэргээ гарчингууд надад бол тэр одоо жишээ нь амар тийм итгэмээргүй үйл явдал болоод байгаа байхгүй тийм. Би бол заавал сарын өмнө төлөвлөж уулынхаа хэмжээ бодож авах. Хоёр итгэн угааж бэлдэх хэрэгтэй гэж бодож мэддэг юм. Тэгэнгүүт ингээд заримдаа хүмүүсийн танихгүй хүнтэй ч юм уу эсвэл юм сонио асуудалтай таарангуудаа MBTI мэдчихвэл надад ч ихтэй заримдаа ингээд нэг тийм стресстгээр арай бага стресстүүлэх гэдэг юм санагдаад байгаа байхгүй ингээд. За энэ хүн гэхдээ P юм чинь тэгж хэлдэг ч юм дээ. Тэгтээ тэгж бодлоо. Заримдаа бас чи ингэ санагддаг юу? Өөрийгөө одоо би бол INFJ бол INFJ гэж бодоод би ийм зан гаргадаг даа гэж өөрийгөө хайрцаглах гад байгаа юм санагддаг. Тэгтээ магадгүй бас. Жохон тэг санагдаад байдаг заримдаа. Тэгтээ яг сүүлийн үед чи ер нь ингээд угаасаа нэг өөрчлөгдөхөө болцсон болохоор дахин тийшээ ороод дахин тэрнтэй холбоотой юм байнга уншаал ингээхээ болцсон болохоор баг марчлаа л та. Тэгтээ яг дөнгөж ингэж яах юм аа яг зоол амир за би ийм л юм чинь. Одоо ингээд байгаа юм л та гэж жоохон амар гонёг сууж ирсэн аа. Үгүй би бол тий бэлээ. Тэгж үгүй. Тэгж үхтэй ч юм уу. Би бол өөр хүн шүү. Тэгж өөртөө итгүүлж бүтүүлээ. Гэхдээ яг тийч өөртөө итгүүлэх нь одоо жишээ нь яа ингээд сонсохоор айгүй муу юм шиг ингээд сонсогдож байгаа шүү дээ. Нэг тийм хөдөл дүүрнүүд гэдэг ач юм шиг. Заримдаа одоо жишээ нь эсрэгээрээ ингээд амар хүн болгон одоо жишээ нь амар ингээд нэг үдшилэг дээр бүгдээр амар гоё ялаа зөв. Тэгээ нэг нь хүн нэгэд ганцаар ингээд амар гониглал ингээд ёо болчихсон. Тэр гэж бодгоо яг адилхан нэг газар өөр нэгтэй ингээд одоо май хүн юм уу те. Нэг байгаад тэрэнд нь ингээд INFJ хүндэгтэй ингээд гониглаад байд юм а гэдэг ч юм нэг юм байжингууд ингээд ингээд жоох юм амарч байгаа юм шиг бас санагддаг хүмүүс байна. Тий санагддаг үе байгаа. Одоо ингээд одоо хүн болгон л бусад хүмүүсээс ингээд жоох өөр байгаа штэ. Тэнгүүд за бусад хүмүүс бүгдээрээ юм гоё одоо ингээд одоо сая үдийн юм дээр ингээ хүмүүс аж аргалтай би мэнтэйгээ юм яриа байж хахад би ингээд ярмааргүй санагдаад байгаа юм. Тэгээ би өстой сони юм а гэж бодож явах оронд би угаасаа л ийм их дуртай биш ч юм уу эсвэл заримдаа л ингээ дуртай гэд бодчихонгод яхаа тэг өөрийгөө яахгүй л тээ. Тэнгүүд одоо би яхаараа ганцаар өөрийгөө хайрцаглаад юм ярмаар яжсэн аа. Үгүй би бол хүн гэдэг байгаа биш ингээ үгүй би бүр үнхээр байгаа юм бол байхгүй шүү дээ. Байхгүй сайн дээ. Тэгснэ би яг саяхан нэр яг чиний ярьсан чинь чамаг ярьсан чинь санчлаа заяа. Би яг сая өөрөө юм ярьж байхад санахгүйсэн байхгүй. Тэгтээ яг үндэ нэг тийм хайрцагладаад ч юм уу эсвэл нэг хайрцаглалтанд орохгүй бол хайрцаг хайгаад байгаа мөг нь юу лээ бодсон чинь би саяхан яг нэг хэлээ нэг хідүү саяын сургуульттай үетэй ч илүү нэг ямарсан би бүр амар ингээ ядраад исэн заяа. Ингээд ёо ингээд яриха болчихсон. Яриха болчихсон ч илүү эсвэл ингээд нэг тийм ингээд гинт залхаад байгаа ч юм уу гинт ингээ ядарсан мэнтэр биш заяа. Зүгээр л ингээд нэг ядраагүй стресстэйгүй мөртлөө зүгээр ингээд би ярмааргүй байна уу гэдэг ч юм уу тийм. Гэт би ингээд амар гой ганцаар амар жаргалтай байна тэр гэдэг ч юм уу. Тэнгүүд яг юу болох би мартчихжээ ямар тэний утгагүй яриад байгаа юм. Гэтэ ямарсан олон хүмүүс бүгдээр ингээд гой байгаад ингээд ингэх ёстой штэ гэж яхад би нэг ямарсан нэг жоохон урсгал хүрээдтэйсэн заяа. Тэг би ингээд би тийм жожиг бодлсон юм боллоо. Сонио тэр би яг нэг өөр хүн наад чи өөр нь жожигролт юм уу тэрч хэлүүлж байлуулаад тэгсэн чи яг энэ үед бод чинь миний за би штэ гэдэг ч тэгээ яаж чаддаг чи хувийн хувьтай гардаг штэ тэгээ ингээд яхаар ингээд би ганцаараа биш гэдэг ч юм. Гэтэ тэрэн дээр яг MBTI биш ер нь бол бараг чи тусуулсан л та. Тэгсэн хоёулаа ярьсан хоёулаа адилхан байна гэсэн MBTI. Би бас тэрийг бас саяхан бас нэг юм сонсож байгаа бас өөрийгөө тэгж бодсон ингээд нэг хүн ингээд амралтын өдөр байгаа шүү дээ. Амралтын өдөр ингээд заавал гарах ёстой ч юм уу гэж одоо ажлын хэзээ хүн байгаа байхгүй юу. Тэгсэн амралтын өдөр ингээд
болонгууд л за би өдөржингөө ажилласан юм чи одоо амралтын өдрөөр л гарна гээл янз бүрийн төлөвлөгөө гаргаад тэгнэ ингэнэ одоо кино үзэх бол гадуур явж кино үзэн ч юм уу гадуур явж тэгнэ чингүүтээ ерөөс ингээ гармааргүй санагдаад ингээд яг үндэ ингээд би ямар ч юм сонирхолтой яг юм хиймээр байгаа зүйлгүй юм байна ингээд нэг тийм бодсон гэж аахгүй юу. Ямар ч надад чинь ямар ч хиймээр байгаа юм алга гэд тэгсэн чи яг үндэ одоо жишээ гэртээ байх төрөлтэй юм ч юм уу. Гэртээ байхад ингээд дуртай хүн байхад заавал өөрийгөө хүчлээд би ингээд гарах хэвээр гэсэн амар буруу дүгнэлтэйснэ. Би ч ямар ч юм хийх хүсэлгүй хүн байна энэ буруу ойлгож би ийм л юм байна энэ гэж байна. Надаа хийх ч юм алга энэ гэж. Тий. Тэгээ зүгээр л гэртээ байх дуртай хүн байсан чинь нас тийж буруу ячдаг юм байт юм шиг л. Тэгээ би бас чийж боддог л таа. Ажлын өдрөө яг ингээд ажиллаа хийж явахдаа за амралтын өдөр гоё юм хийндэ гэсэн яг ирсэн чинь чи ажил хийдэг үү? Чи ажил хийдэг үү? Энтэр гэдэг. Тэгээ ажлын өдөр. Тэгээд амралтын өдрөөс гарнаа марнаа гэх хүмүүс стори үзэж байгаа л. Тэгээд тийш явна гарнаа марнаа гэж бодсноо. Яг ирсэн чинь тэгээс гардаг бол. Амар санагдаад. Тэгснэ одоо би бас адилхан заяа. Нөгөө уушлаараа хүмүүсээ битэр хоёулаа ингэ жоох интроверт. Тэгснэ одоо ингэж л битэр юм аяа гаргаж байна гэж байна. Тэгснэ ингээ 12 сард одоо ингээ шинэ юу болчихсон тий. Одоо оны төгсгөл тий ингээ уулзмаар байна гэж одоо найзууд ч юм уу ямар нэгэн тойрны хүмүүс ингээ эн тэндээс одоо ивентүүд болдог ч юм уу нэг тийм үе штэ. Тэгсэн чинь ингээ би сая ингээ харснаа ингээ нэг ингээл хүмүүстэйгээ адилхан уулзаад байгаа биш зөө ингээ зүгээр эн тэнд ингээ өдөр орж байгаа нь баг 7 хоног болгоо ингээ нэг сонин ивент байгаад зөө. Тэг би бүр ингээ чамд өөрөөр хүмүүстэй уулзах уу? За. Тийм одоо тийм энэ тийм юмтай гэд заавал бүр ингээ юу гэдгэлээ очих ёстой юм хүмүүс оруулаад зөө. Учиргүй ингээд найз аатайгаа найз бтэйгээ гэдэг байгаа биш. Бүр цаанаасаа л ингээд ийш явах хэвтэйгаа энтергээд тэр юмнууд нь 12 сар ингээд минийх ингээд бүр ингээд 7 хоног болгоо ингээд бүгдэнд нь байсан заяа. Тэгээ зарим нь баг ингээд давхцах гээд байгаа юм. Бараг зарим нь амжихгүй. Тэгээ би бүр ингээд яваагүй байгаа шүү дээ. 12 сар ч болоогүй. Тэгсэн чи би бүр ингээд явж байгаагаа бодгоор бүр ядарч мадарснаа ингээд зарим өдрийн ингээд амар нөгөө юмтайс тавхацаад нөө өнтер гэснээ зүгээр гэртээ ингээд суумаар санагдсан. Айл 11 сард гэртээ суумаар санагдаад оо. Шинэ жилээр зүгээр ганцаар яа. Тэгэж юм гэж. Тэгмэд одоо энэ бол жишээ нь ингээд юу нэг тийм хүмүүс ингээд намайг дуудахгүй байна даа ч юм эсвэл ингээд өстой гой баймаар хат чинь мах чинь биш яг ингээд жигнэсээ. Зүгээрээ би уулзмаар гэнэ. Тэгж тэрнтэй ингээд гониглаад гинт ингээд ядарч мадраад байгаа та биш те бас хоёулынхаа учиргүй зүггүй гарч орсноо одоо болио биш те гэнэ. Зүгээрээ би энэ амар гоё байгаа юм байхгүй шүү дээ. Ер нь бол те. Тийм. Одоо жишээ нь одоо MBTI-ийн JMA чинь баг орд байвал одоо охины ордныхан байхаар юм шиг байгаа шүү дээ ингэ тийм. Яг дөхөө те. Диктатур та. Миний төлөвлөлтөд нарийн ясан юмуд гэдэг. Миний хажууд бол амар олон охины ордын хүн байдаг л та манай авэж ч. Тийм. Гэтэ ер нь бол одоо MBTI ч орд ч одоо янз бүрийн тестнүүд чинь бол уул нь бол өвчнөж одоо тийм янз бүрийн зүгээр өвч. Биш байж сонсч. Тиймэрхүү юмнууд чинь байгаа штэ. Уул нь бас нэг өөрийгөө мэдээд тэгээ тэрийг одоо өөрийгөө мэдхэл зориулттай юм шиг байгаа штэ. Тий аль нь MBTI гэсэн уул нь. Тий тэгээд ямар нэгэн асуудал байвал шийддэг ч юм уу эсвэл зүгээр шийдэхгүй ч юм уу. Тэгсэн чинь ингээд бүр тэрийгээ ингээ өөрийнхөө юу болгоо те identity болгосноо би тэгсэн ингээд янз бүрийн юм дээр бичиж мечээд ахаар яг уу жоохон юу л та жоохон заавал тэгж хэлж болохгүй штэ тийм штэ чи болооч гэтээ одоо саяхан одоо чинь өөрийгөө таних гэдэг их сайхан үг орж ирлээ. Тийм. Гэтэ өөрийгөө одоо жишээ нь шүү дээ. Таньчаад би ингээд цэнхэр өнгөн дуртай, би ингээд энэ өнгөн дуртай. Тэгээд тийм болохоор энэтэй би ингээд таарж байгаа юм байна гэд
боддог чинь бас өөр тий. Эсвэл ингээд би ингээд INTJ тэгэхээр энэ нь одоо жишээ нь за цэнхэр өнгөнд ямар ч хамаагүй л дээ. Гэтэ цэнхэр өнгөнд дуртай гэмэд би нэг тийм өөрөө гинт цэнхэр өнгөнд дуртай юм шиг санагдаж байна. Ингээд нэг тийм олцоод мэдээд өөрөө олох гэдэг юмс юу ч үүсэн ч. За жоох хийцүү. Тэгж үгээс. Чи өөрийгөө олсон Чингис хаан гэдэг өөрийгөө олсон байсан болоо. Тэгж ядаргаа дахин тэгж үгсэн юм. Тэгтээ өөрийгөө одоо тань маань байгаа сэтгэлд нь баяр хүргэе. Тэгж үгсэн. Тэгтээ өөрийгөө тань ингээд нэг мэдгүй олох гэдэг ямар гэдэг. Тэгснэ хүн эсвэл айгуу тийм юм юу ахаа юм контрол одоо өөрийнхөө заавал юм алган дээр тэг бүх юмыг ингээд эл тод мэдэх сонирхолтой ч юм уу те. Жоох юм ингээд нэг ойлгомжгүй байдалд дургу юм амтан байж магадгүй те. Тэгснэ ингээд заавал ингээд нэг юм үгүй чи INFJ чи энэ энэ заавал ингээд нэг энэ тэнд ингээд дүгэн ч юм уу нэг юм руу ингээд оруулж янзлснаа. Yes одоо ингээд ойлгомжгүй байдал дуслаа. Амар хүнийг ингээд ойлгохгүй энэ хүн ингээд зүгээр өөр юм байна гэж бодчих болохгүй заавал ингээд охин юм байна. Аргагүй ойлголоо. Заавал тэгвэл одоо би ойлгочлаа. Контрол орлоо. Тэгснэ хүн бас жоохон өөр байх дуртай юм байна гэдгийг бас нэг юм нөгөө нэг тэдний юу гэж хэлээд байгаа юм зурхаад юмд бүлэг тамрагдах гэх юм аашаа. За тэгчээд тэрэн дотроо хамгийн өөр нь гэж юу? Өөр энэ төр бас байх дуртай. Одоо тийм нэг сэтгэл зүйн байдаг болоо гэж одоо бодоод аа. Одоо жишээ нь тэрийг бол би юун дээр ажилласан бэ гэсэн чинь заяа. Би нахлах сургууль тахтаач үлээ. Ингээд яжсаахгүй. Тэгээ Хогвартсын Harry Potter-ын Хогвартсын сургуулиуд ангид байдэн штэ. Сургуулиуд жоох те. Ангид. Тэр нөгөө нэг Gryffindor өөр юу гэдэг лээ. Чирнэл ягаа маа замтгав. Slytherin ямар Slytherin тийм Ravenclaw тэгээд Hufflepuff Hufflepuff байдаг шүү дээ. Тэснэ одоо тэрэнд байж байгаа одоо тэрүүгээр хэдүүл ингээд кино Harry Potter энэ багтаа үзчихээд ингээд би энэ анги ингээд бодож шүү дээ тий. Тэгээд тэрэндээс хүмүүс ингээд хамрагдах гад тэгдэг үстэй нэг ингээд би бодлонтой ингээд тэр attraction биш. За тэр ямар ч хамаагүй. Тэснэ ингээд тэрэн дээр одоо биний бод анзаарсан гэхээр нэг тийм хинч нэг тийм Gryffindor байх дуртай биш юм шиг санагцсан байхгүй. Яа би бол Slytherin штэ. Би бол Ravenclaw, би ухаантай, би юм танараас өөр гэж мэгдэг ч юм дээ нэг тийм. Бид нар бол арай өөр Gryffindor ч яах вэ? Тэгж мэгдэг ч юм дээ нэг. Тэг ингээд нэг quiz мэд хийсэн чи Gryffindor гараад ирсэн чи no. Slytherin бэмрэнэ. Гэтэ яг Hufflepuff-ийн хүмүүс яадгүй л байна. Гэтэ тэнгууд хөвчлэн тэр чин тэгээ ер нь жоохон өсвөр насантай гэдэг. Тэгээ сүлдтэй гайг болчихсон. Тэр үед нэг жоохон нэг тийм бусдаас өөр байх хүсэлтэй байдаг бах тийм. Хүсэлтэй томорсноо баг эсрэгээр үгүй би нэг юм хамрагдсан байна. Тэгж. Би зүгээр л хүн л хэлсэн юм байна. Гэж. Гэтэ ер нь ингэдэггүй янз бүрийн киноч үзсэн тэгээ би бол ингэхэд байдсан заяа. Янз бүрийн одоо кино үзсэн ч тэмцээн үзсэн ч юм уу нэг ингээ аль нэг ялж байгаа баг байдэн штэ. Багтаа ч юм уу багтаа юм. Одоо нэг гэдэг юм байна. Нөгөө ялж байгаа ялангуут нь ингээд дуртай байдаг гэсэн заяа. Тэгэхээр ялж байгаа ингээд цалт нь дуртай байдаг байсан ер нь бол. Гэтэ сүүлийн кинонууд дээр яхаа тэгээ арай нэг тийм баг ялж ярих гэж байна тий нэг тийм кино нь өөрөө болсон. Тэгээ арай нэг дөрүүд нь ямар байна ясыг гэсэн мэн гэдээ хардаг болохоор арай жоохон өөрчлөгдсөн. Гэтэ өмнө нь бол арай нэг ялцгаа талд нь баг дуртай байсан. Тэгээ ер нь Gryffindor. Тэгээд энэ хариултаараа Gryffindor-ыг сонгож байна. Одоо өөрөөр заяа. За энэ MBTI зурхаа өөр юу гэдэг юугаар ингэж чи хүнийг дүгнчих гээд байдаг ингээд юм байдаг. Одоо энэ бол яг хүнийг дүгнээд байгаа шүү дээ. Чи ингээд ENFP юм уу? Окей чи юм байна. Чиний одоо тийм өөр юу байдаг. Тэгэхээр тэр нэг дөрөв юу гэдэг те өөрөө асуулт асуусан өөрөө юм яриа. Тэг дөрөв нөө нэг melancholic sanguinic
юм уу? Тэд нар одоо жишээ нь ингээд байдаг мөртлөө нэгтгэхдээ ингээд өдөр тутамдаа яад боддгоо тий. Энэ хүн сангвиник юм байна л гэж. Яа тийм боддtiin болов хүмүүс эсвэл өчир зүггүй нэг тэгж боддог. Тэр чи юу гэдүүлээ энэгэрам гэдэг. Ямар тэгээр хэлсэн мэт баха. Тийм. Гүүч үлөө. За битгэхгүй. Тэр чинь өөр юм байт юм байна. Бацсан ч. Өөр тэгж хүмүүсийг тэгдэг юм байдаг уу гэж. Гэтэ ер нь яг юу байдгийг нь сайн мэдэхгүй байна. Гэтэ ингээд хүний анхны сэтгэл ингээд уулзаад төрдөн штэ тий. Тэгэнгүүт тэрийгээ бол би анхны сэтгэлээ нэг тэгж амар ингээд чухал яадаг заяа. Удаан ингээд авч яваад байдаг ямар ч байсан. Тэгээ дараа нь хоёр дахь уулзаад ч юм өөр газар тааралтаад ингээд юм ярьжсэн чинь ингээд нэг шал өөр юм ч юм уу өөр байна штэ тий. Тэгэнгүүт нь тэгэл шууд л анхны сэтгэлээ ер нь жоо өөрчилчихсэн. Тэр үед айгуул нэг буруу утсан байх юм уу эсвэл ийм юм байна штэ гэдээ өөрчилчихдэг байхгүй юу? Гэтэ анхны сэтгэл бол төрж байгаа штэ тий. Тэр нь яг юу нөлөөлөд юуг нь хараад яагаад ингэ гэдэг одоо ер нь жоо бодоод байна. Чам тийм шүү. Анхны сэтгэл би тийм дүгнэг юм л гэхдээ өөр юм байгаа санагдаж байна цаа. Гэхдээ одоо тэрнээс өмнө ингээд анхны сэтгэл би ингээд бүр хэдэн жилийн өмнө болохоор ингээд сэтгэл төрөн штэ тий. Тэгэнгүүт тэр нь одоо өөрчлөгдөж байгаа штэ яваас авцсан дунд одоо амар хөвгөлтөө яг үнэ найзалсан чинь чимээгүй болчихдаг ч юм тий. Тэнгүүд гэтээ яг үнэндээ ингээд анх гарсан сэтгэл гэтээ хിവэрээд юм ингээд би бодсон байхгүй. Гэтээ бүр дотн болчиход дахиад нөгөө хүн чинь яриад эхэлдэг юм байна гэдэг ч юм уу. Яг анхныхаараа гэтээ хүн байдаг юм ингэж боддог гэсэн зэ. Тэгсэн чинь сүүлийн жилүүдэд би нэг ингээд үгүй болцсон цаа. Би ингээд одоо чинь анх ингээд амар ингээд одоо ууртай харагддаг ч юм уу нэг юм ярьж ядсан ч юм уу нэг юм амар санагдсан одоо нэг тийм хүмүүс байлаа зэ одоо ингээд иргэн тойронд. Тэгэнгүүт би ингээд жоохон амар юм болов гэд бодчихлоо. Хайгаад тахнаа шин энэ яг үндэ юм аа би хэлчихээ дөө. Ингээд ажил дээр зүгээр юм за энэ хүн нэлийн юм юу жоохон ууртай юм шиг байна ч юм уу те ойртол жоохон юм ааштай юм шиг байна гэдэг чи бодчихгоо бүгд амар өөр байсан зав. Байдаг тийм байдаг яг тийм ингээд яг анх баг эсрэгээрээ би одоо баг эсрэг юм бэ гэж бодоод байгаа. Ингээд ихэндээ ингээд амар юм хүйтэн байгаад байгаа хүн эсрэгээрээ яг асуунгууд ингээд айгүй хүнийг ингээд боддог ч гэдгийг ч юм уу те. Тэгснэ нөгөө талд ингээд учир зүггүй ингээд нэг найланхаа те ингээд хүү яас тэр нэрэмэр гэжсэн яг ингээд өдөр тутмын амьдралд ингээд хамт байгаад ахаар ингээд яг тийм сайхан хүн бол биш юм байна гэсэн дүүлтүүд надад амар олон гарч ирсэн зав. Тэгэхээр би энэ хүн магадгүй тийм л юм байна гэж бодож хаад яг үндэ үгүй юм байна. Яг ингээм хамт байгаа л ахаар өн чинь шал худлаа юм байна. Тэгж үгж бодоод тийм те. Тэг би одоо тийм анхныхтай баг эсрэгээр ингээд шууд баг ингээд эсрэгээрээ зөө. Яг эсрэг гэж магадгүй ч аа. Яг эсрэг юм бэ гэхсээ баг ингээд хүн амар сайхан ажиллаад байгаа би энэ ер нь шижигтэй. Шижигтэй гэхэд нэг тийж баг эсрэгээр тэгж амар тохоо цантай болоод байгаа шүү. Гэтэ саяын тий орд саанд орж ирчлээ. Орд дээр чинь нөгөө нэг 12 ордноос гадна ясан нэг байршлаад идэв шүү дээ тий. Ямар мандалтай орд энэ төр. Тэрэн дээр бол яг тэр мандалтын ордыг нь яадаг л гэдэг. Анх хүнтэй уулзахад ингээд гаднаа нь ингээд ямар анх хүнтэй уулзахад анхны сэтгэлтэй холбоотой юм. Тэгж яриад байна. Анх ингээд хонь байснаа гинт уулзаад ирсэн чи ихэр гэж юу. Тийм ер нь бол гаднаа жоохон хонь шиг ажилтдаг мөртлөө дотроо за их ирчээд юм. Нэг тийм юм яг байгаа л үү. Тэгээд яг тэр бас жоохон үнэн байж магадгүй болох. Жишээ нь минийх бол ингээд за би өөрийнхөө ортыг хэлэхгүй байлаа. За. Гэтэ ямар ч анхны сэтгэлүүд дандаа бас нэг тийм арай яг жинхэнэ юунаас маань жоохон өөр санагдаж байна. Жоохон бас юм чинийхийг юу гэдлээ сая. Жоохон тийм уртай эсрэгээрээ гэдэг. Тийм чи чамайг хүмүүс намайг хүмүүс яадаг би ч мэдгүй. Чи хардаа намайг анх харж байгаагаараа. Ямар ч ингэ анх уулзж байгаа хүмүүс л намайг хөвчлэн нэг тийм харьцаад амар тийм хүн гэж л боддог байж жоохон айдаг ч юм. Мэдгүй нэг тийм байгаад ш. Тэгтээ би нэр яг хит байсан нэг саяхан хүнээс сонсон чинь саяхан ч биш л тээ. Намайг л тийм бас амар их цантай.
Тий, ер нь жоохон их зантай ч Би юм уу. худлаа гэж би хэзээ их цангаа. Тэгсэн чи тэгж харагдсан юм. Би бүр ойлгоогүй шүү. Би тийм их цантай харагдгүй шүү. Бол биш. Тэгтээ яг зүгээр их зам маань яг тийм амар цөрөг юм ч хаашийн зүгээр юм жоохон юм хаантай ч юм уу шууд ингээд тийм хантай тий ингээд шууд гэхэд би нэг хариулахааргүй те харагддаг юм те. Тэгэж л тиймэрхүү сэтгэл бол төрд юм шиг байна. Тэгтээ яг дотроо тийм биш ч хэлээгүй л те. Тэгтээ арай тань жоохон өөр хантай шүү бити яриараа. Үнэ чиний бод өгж байгаа үнэ. Дотроо ч сантай шүү. Тэнгүүд би яг тэрэн дээр наадхан дээр чиг адилганаар би өгж бодож байсан хгүй тэр одоо хэдэн жилийн өмнө ах та. Одоо чи ингээд одоо чимээгүй харагдлаа заяа ингээд хантай чимээгүй. Тэгснэ яг ярьсан чинь хүн чинь ярина шүү дээ найзуудтайгаа тийм. Ярина шүү дээ. Тэг ингээд ярьдгийн бай гэдэг үгчмүүд бүр яг дахиад өөр левелийн дотн болоод ирэхээр нөгөөдг нь яг буцаад чимээгүй болчихдаг ч юм уу тийм. Яг жинхэнэ чимээгүй байгаад ингээд одоо дугаар дуугаа яа. Хоёул ихтерхий дотн болохоор би ингээд зүгээр ярих энерги байх алга гэдэг ч юм уу. Гэт би яг анх тэгтээ харагдж байгаа шиг хүн ерөн дотор байдаг юм байна гэж боддогс аахгүй. Гэтэ одоо болохоор хүмүүс амар дүүрэсгээд байна. Тэгж хэцүү байна. Дүгэн чадахгүй байна. Тэгж намайг MBT асуухад хүргэж байна. MBT хотлоо ялдаг хүн бол байхгүй л үү тийм. Яг зөв худлаа хэлэх вахтаа худлаад бөглждөг байж магадгүй те. Худлаа өөрийгөө ингэж амар хүнтэй найз болдог гэсэн чинь болдгоогийн дугуулч Монголда яг үндэ болцдог. Тий. MBTI-г нь бол тий хамгийн сул тал нь тэр гэдэг байгаа шүү дээ. Өөрийгөө дүгндэг болгоо. Яаж дайнаас ингэ. Гэснэ энэ нэг юм хайрын ийм тал дээр гэж төгсөн чинь. Нэг юм одоо хайр илүү гэж биш. Хайртай хамаатай юм битээ гэж бас ингээд сонио юм хүмүүс хийгээд байдаг л. Би тэгээд за юу юм бэ? Тийм тест байдаг болсон юм тий бүр. Байдаг юм билээ. Тэснийг ямар baby boss мосчлаа сайн амар өөр нэртэй өөр өсгтэй заяо. Бас тийм өөр шинэ ертөнц байлээ. Одоо ч яг аппликейшн энэ төр хөгжиж байгаагаас хамаараа тиймэрхүү юм төгжл байгаа тий. Тэгнгээр нь найзлуулдаг аппликейшн ч байд юм уу одоо. Тэрийг нэг биччихэнгүүт би биндэ тий. Тэгснэ сая түрүүн анх ингээд ярьж байхдаа одоо чинь хүнтэй ингээд ярангуут энэ хүн гэхдээ ингээд P юм байна гэдгийг ойлгоход ингээд арилуу амар болдог юм би тэрсэн шүү дээ. Тэг яг жигнэсээ ойлгоход амар болж яг хүний харилцаанд тусалдаг надад бол бас зөв тест байна. Энэ бол хайрын 5 хэлв. Би бол энийг үнэхээр хэрэгтэй л гэж бодчихлаа. Тэгэхээр өөрөө дүгнсэн байсан чи яг үндэ байж болохоор биш гэж юу. Тэг би ийм юм. Тэр чинь л тэгтээ бас ер нь л 5 хэл байгаа ч гэсэндээ тавууланг нь бол хүсэж байгаа шүү дээ тий. Тавуулаа л байлгаа. Ер нь бол тэгтээ аль нь илүү вэ гэдэг юм дараалттай л гэсэн үг үстэй тий. Тийм дараалттай аль нь илүү хүчин чинь би өөртөө жишээ авахд бол би ийм нэг физикал тааш хөрөлцөж би амар дургу зэн. Тэг бүр нэрнгээсээ бүр найдуудаач баран хөрөлдөө. Цаашаа зүгээр гоё юм ярья гэдэг ч юм. Тэгэнгүүт тэр нь одоо чухал юм хамт ингээд уулзахаар гоё тэрвэрх дуртай ч юм уу нэг хүмүүс байдаг шүү дээ. Нэг хүн хамт тэрвэрлдэг чивдэх дуртай ч юм уу. Би бол ерөөсөө тийм над руу битээ ярьтаа. Тэгтээ зүгээр ингээ ярь гэж боддог. Бангууд тэрийг ингээ ойлгохгүй ингээд нөгөөдх нь ингээд найз нь амар тэрвэрмээр ах чи би ингээ уурлаад байгаа юм шиг ойлгочвол тэр хүнд бас айгүй хэцүү шүү дээ. Би тэрийг чамаа хайрлаж байгаа ч гэсэн би чамаа тэрвэрмээр гэнэ. Тэгж үүдэх ч юм. Тэгвэл 5 цаг өнгөрөөх хэрэгтэй хүн бангууд нөгөөдх нь ямар шүртэй юм бэ бидлэг өгөхөд штэ гэдэг амар утгагүй штэ ингээд би чамаа тэрмээр эсэ гэсэн чи би бэлэг яваал айцтай гэдэг байл бас хэрүүл болохоор гууд ингээд энэ тест мэст өгчхөр ингээд бас хүний харилцаанд тусалчих юм байл. За тэгвэл за тэгээд хоёр хүнийг тэгээд аль болох таарч байвал зүгээр юм уу эсвэл таарахгүй гэсэн тэгээд тааруулсан да гэж юу? Таарахгүй гэсэн тэрэнд нь тааруулаад болчихвол юм тийм. Харин тийм л дээ. Тэгэхгүй нэг дүлээд байл бас хэцүү шүү дээ. Би ч гэсэн тэгвэл бэлэг авдаг болохоос бэлэг тэгж тэгэл амар. Гэтэ яг бүгдээрээ гоё яж магадгүй юм. Гэж бодоход битээ яг надад үгүй амаа. Би үнэхээр нэрнээс зүгээр тэрвэрлэлээр байна.
Чи зүгээр цаашаа. Миний хамгийн сүүлд чинь бол бэлэг болов. Тийм баха. Бэлгээс гадна нэг юу гэдэг вэ? Affirmation юм байна л да. Тийм байна. Affirmation гэхдээ бас сүүлийн үед надад бол affirmation өмнө айгүй бага байдагс байхгүй. Дөрөв мөрөө авцаа ч юм уу. Тэгэхээр сүүлийн жоохон дээртэй даа. Дээшлээ. Аваа штэ. Миний нэг харагдаж байна өнөөдраа. Яагаад дэшсэн бол би сонсмоос нэг. Тэгээ жоохон өөрчлөгддөг баха тий. Ер нь бол. Магадгүй. Одоо чи магтаалт дургу хүн гэж хаана байхын гингээ. Гэхдээ би бас нэг магтаалтай юм байна. Магтаалт яг дургуун чашаа. Гэхдээ жоохон яаж хариулахыг мэддэггүй. Харин тийм сонсцоод яаж магтахнаас чухал байхгүй. Ингээд ер нь бол би чамаа магтлаа гэхэд чамд л одоо гой санагдахаар магтахгүй л бол тэгэл юу ч болохгүй шүү дээ ер нь л. Би зүгээр ингээд өөрийгөө бод хүмүүсийн цензурууд амар байдаг. Ингээд хамаагүй ингээд дандаа энэ өөрлөг лов бомб хийгээл ингээд чи өстой хөөрхөн чи сайхан гэдэг сонсоход гой хүмүүс байна. Эсвэл яг ингээд чи яг аяг угаасан чинь тэр ногоо алчуураар арчихтаа аяг гой арчиж илээ гингүүд баярлалтай ч юм уу те. Яг гой цэвэрлж шүү гэхээр баярлдаггүй ч юм уу. Тийм те. Та нар яа тий. Тэгж амар гинт амар олон хүнтэй ярьж байгаа хинтэй ч. Чи яа тий. Би бол одоо нөгөө хүнд байгаа штэ яг ингээд надад ингээд магтах гэж биш заяа. Зүгээрээ тэр хүн ингээд миний талаар одоо юу гэж бодож байна гэдгийг надад ингээд яг гоё хэлээ штэ. Яг зүгээр өөрхөө бодож байгаагаар л гэж хэлэнгүүд л гойсон гэдэг. Ингээд миний одоо нэг за яг тийм сайн чанарыг заяа. Сайн чанар ч юм уу ингээд арай эерэг талтай зангийн тэр хүн яг өөрийнхөө зүгээр юу гэж боддгоор ингээд зүгээр тайлбарлаад хэлэнгүүт л гоё санагдав. Тэр нэг юм байна. За чамд юу? Чамаа яаж бэлэг апл гоё вэ гэж юу? Би өнөөдөр авмаар байгаа бэлэг болоо. Магтаал уу? Магтаал. Гэтэ энэ яг заавал нас мастай хамаатай хаа тий. Одоо жишээ нь би бол яг үндэ ингээд магтуулаагүй өссөн биш зэ. Бүр үнэхээр би бол үнэхээр хорвоогоо сайхан амт ингээд бодоод өссөн. Тэнгүүд нэрээ чи ингээд нэрээ амар гоё юм байна гэд хэлчихвэл би of course тэгээ нэг тийм мэдчихлээ шүү дээ. Яагаад тэгж бодчих юм нүг тэгээ камер хэрэгцээтэй санагддггүй хотлоо яриад тахгүй. Магтаарэ битгэн бодлоорэ тэгж тэгээ баг энэ удаа жишээ нь хайраа одоо юу ингэ багада аваагүй зүйлээ авмаар санагдана гэж бас байх уу гэж. Гэтэ би бэлэг авдаг байсан л та уучлаарай аав ээж. Тэгж би яагаад агуу хаа. Ишмаар эсрэгээрээ юм шүү. Эсрэгээрээ ч авшин байна. Тэг ямар юм бэ? Одоо би ч гэсэндээ манай аав ээжсэн нэг тийм амар нялуу ингээл өмсөж мөнсэл твж мөрөд нэг тийм амар бол нялуу юм биш аахгүй юу? Тэнгүүд надад тэр нь яг тэр чигээрээ л явчих واخхой ингээд. Нэг амар. Нэг тийч өөрчлөгдөөгүй тэгж. Мехкинт амар тэрүүл мехинсэн тэр гэдэг байгаа ч бас байхгүй тий. Тий. Гэтэ магтаалын хувьд бол шүү дээ. Би ядаж жишээ нь сайн яг ингээд нэг сонсохоор ингээд яад дитэн зэ. За болно би мэдчихэна гэд яа тэр нь ямар сэтгэл зүйтэй юутай холбоотой өст бүү мэдчихэв. Гэтэ жишээ нь ингээд би болоо үгүй гэж биш угаасаа. За тэгвэл чиний тэгвэл нэг хийсэн ажлыг чинь юм хийсэн юмэг чинь өөр гоё магтлааж үү. Тэгвэл чамд ямар санагдах вэ? Гэнэ муугаа санагдахгүй л дээ. Гэтэ болоо битгий гэж бодох. Эсвэл зүгээр юу юм. Гэтэ хийсэн юм гоё байвал тэг гоё хийж бол бас гоё л ах л та. Тий. Яг хүнийг магтахаар эсвэл хийсэн юм магтахад дуртай хүмүүс ч байгаа л магтахад бол магадгүй. Чи өөрөө ер нь хүн магтдаг юм. Би бол нэг сайн магтаж чаддаггүй. Гэвээ. Учиргүй магтаад ингээд нэг гинт амар магтах нь шин. Гэтэ юм нэг юм сайхан үг бол ингээд хэлхийг бол хичээдэг. Одоо жишээ нь уулзаад салчвал ингээд гэтэ чамтай уулзаад амар гоё байлаа. Чи байсан болохоор надад гоё байлаа. Тэг шүү. Амар чиз. Гэтэ яг чиз биш юм. Гэтэ чамтай байх гоё шүү найз минь. Яадаг чи. Гэдгийг бол хэлдэг. Гэтэ нэг учир зүггүй нүүрэн дээр нь байсан. Би надаас нэг гардгүй маа ингээд. Дараа нь ингээд яв харсныхан дараа аав ээж. Дандаа хэлдэггүй
дандаа хэлдэггүй хүн хаяа хэлэхээр бас амар яадаг бах тий. Нөгөөнд нь гой чи тэгээ сонсдог. сая баярлуу чамаа хөөрхөн гэхэд байна. Тэгээ баярлаг юм уу? Баярлалаа. 감사합니다. Тэгсэн чи би тэрийг хариулж чаддгүй надтай. Зүгээрээ хийе үгтэй. 괜찮아. 괜찮아. 땡랭랭랭랭. 괜찮아. тэгээ Чингисхан тэгээд Чингисхан. Тэгээ Монгол би саяхан ингэж айгуу гоё түүхийн ном аваад жоохтой. Уншиж байгаа. Ямар ном? Монголын түүх гэдэг. За. Тэгээд би тэрийг гоё уншиж чаад гоё юм болол хэлнэ. Гоё юм бол мэдрүүл. Тэр ч айгу ховор юм шиг байгаа байхгүй юу? Би тэгтээ тийм яг амар өчр зүггүй хайгаад явсан хайшин. Тэгтээ ховор юм шиг үлээ тэр ном. Яаж болсон? Монголоос. Вэжид авчаад. Тэгээ байж харин би авчихсан. Ямарсан. Тэгээ авчихсан юм би. Тэрийг бодож унших гэдэг байхгүй юм байна. Уншиж эхлэегүй юм уу? Эхэлсэн маа. Тэгтээ одоо нэг дөнгөж л эхэлсэн баг. Тэгснээ ийм нэг түүхийн заяа өөр болсон л да. Түүхийн ийм зурагтай ийм инээдтэй болгоцсон юм шиг тийм номнууд дээр авсан шүү дээ. Тэрийг бас одоо хийзэн нэг цагтаа шин. Тэг шал хамаагүй Чингис ярьж ирсэн түүх мөөхөр ном юм. За тэгээд энэ хөтөл ямарсан битэр ихний дугаар боллоо. Тэг Чингис хааны MBTI-ийг хайж ирэлтэн гарсан боловч нэг ам олсонгүй. Тэг Чингис хааны битэр дүү сайхан дүнглээ. За. Ямар сайхан дажгараа.